За сайн байцгаана. 71-ийн замаас ярьж байна. За өнөөдөр хэдүүлээ миний ном уншиж эхэлсэн түүх болон одоогийн хүүхдүүдэд яаж ном унших бас нэг тиймэрхүү юм зүйлсийн талаар ярьцгаая. За би дуунаас боотох. Би ер нь хүүхд тохолсоо ном унших хэрэгтэй гэдэг баг ойлгож ирсэн болохоор тухайн үед 8-9 настай байхад оюутны сургуулийн номын сангийн карт 500 төгрөг байсан юм. Тэгээд би яаж хийж байгаа 500 төгрөг олоод тэгээд гэдэгөө байлнаа мэдж байгаа. Карт захиалсан. Тэгээ ямар ч хамаагүй ном юунаас эхлэхийг мэдэхгүй болохоор үлгэр гээл те. Тэгээд жоохон нэг тиймэрхүү гариг ирэхээс ч юм уу нэг тиймэрхүү юмнууд тэг уншихаар бүр амар уйтгартай байдаг гэсэн болохоор ер нь бол голтуу үлгэрэл уншдаг байсан. Тэгээд миний санаж байгаа нэг үлгэр амар урт мөртлөөсөө жоохон таалагдсан. Ер нь таалагдсан үлгэр бол буйнтгүй ерөөлтгүй байсан. Дуу мөр арай л байна. Дараа нь хотод орж ирээд бас номын сангийн карт нээлгээд тэгээд амар хэцүү хүнд номноос л хийсэн л дээ сансар окторгой гэл тэр нь 200 хүртэл явсан юм. Тэгээд нэг хэсэг ном унших байжгаад хүүхдийн карт нэг 5000 гаруй л захиалаад аваад тэгээд нэг хэсэг явсан. Тэгээд энэ болохоор хитрхи амархан надад болохоор сонирхолтой ном байсан болохоор би уншааг гэх юм уу. Тэгээд одоолгүй дахиад нэг ном хичтээ захиад авсан нь юу вэ гэхээр хатагтай фергэрийн онцгой хөлтөд ясны газар. Энэ нь болохоор яг миний одоо өсвөр наснд яг тохирсон ном байсан болохоор би уншсан гэх юм уу. За одоо 20 секунд үлдсэн болохоор гис ярих юм ярьчих. Одоо эцэг шүү сонсож байх юм бол хүүхдээ яг таарсан өөрөөх нь яг сонирхол хэмжээний ном авч хэрэгтэй. Бүр жоохон бол нэг үлгэр те. Тэгээ комик уншвал тэгээ цаашгаа ном унших сэдвэн дэрнэ. За бай 3 минут болцлоо. Арай л нарчлаа бай.